Сайн байцгаана уу? За энэ удаа AI-ийн талаар ярилцсанаа. За сүүлийн үед бол асар их хүчээ авч байгаа. За тэгээд маш их viral болж байгаа сэдв шүү дээ, тийм ээ. Хүн болгон AI ярьж байна. Хүн болгон AI-ыг сурах гэж тийм ээ, судалж байна, суралцж байна. За тэгээд ялангуяа энэ Gen Z нар болвол AI-ыг ашиглаад богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох юм хүсэл сонирхолтой автаад одоо энэ AI-ийн араас маш их ингэж гүйдэг болсон байна л да. За нэг бодлын бас одоо AI хэтэрхий бас сохроор шүтж гин үү да гэмээр бас их юм дүр зураг ажиглагдж байна. Тэгэхээр зэрэг мэдээж хэрэг AI болвол биднэрт маш их тусалж байгаа, үр өгөөжөө өгч байгаа, бидний цагийг хэмнэж байгаа. Тэгээд дээрэс нь үр бүтээмжийг нэмэгдүүлж байгаа тийм ээ. За тэгээд ач тусыг нь гайхамшигыг нь бол яриад барахгүй. Тэгээд нөгөө талаараа ямар сөрөг нөлөө үзүүлж байна, ямар бас аюул занал хийлэл учруулах боломжтой вэ гэдгийг нь бас бид нар давхар энэ ойлголтоо авах хэрэгтэй гэж бодож байна. Ягаад гэвэл энэ AI гэдэг чинь өөрөө зөвхөн технологи биш, асар хүчтэй зэвсэг штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм хүчтэй зэвсгээр бид нар одоо ямар хэмжээний аюул занал хийлэл учруулах боломжтой гэдэг нь бол тодорхой. Мэдээж хэрэг хэрвээ зөв зорилгоор зөв ашиглаж чадах юм бол маш их одоо тус үр өгөөжийг хүн төрөлхтөнд дэлхийд дахинд өгч чадна. Хэрвээ буруу зорилгоор ашиглах юм бол бүр тийм ээ хүн төрөлхтний эсрэг тэгээд дэлхийн гаргийн эсрэг хүртэл ингэж ашиглах боломжтой юм аа. Тэгэхээр зэрэг бид нэр одоо энэ ойлголтоо бас ингэж авч явах хэрэгтэй. За ингэснээр бас бид нар илүү энэ дээр ингэж те сонор сэрэмжтэй тэг урьдчилан бас сэргийлж байх юм хэрэгтэй болов уу гэж бас бодож байгаа. За тэгэхээр зэрэг ер нь бол ямар ч технологиг тийм ээ ямар ч ур чадварыг эзэмшихэд хүнд одоо тийм ухамсартайгаар ёс зүйтэйгээр эзэмших энэ боловсролыг давхар бас ингэж олгож явж явах хэрэгтэй болов уу гэж боддгийн. Тэгэхгүй болвол тийм ээ мэдээж хэрэг одоо жишээлбэл мөнгө байна. Их хэмжээний мөнгө байвал тэр их мөнгөөр бид нэр одоо муу зорилгод ашиглавал маш их муу зүйлийг хийж болно тийм ээ. Сайн зүйлд ашиглавал тэр мөнгө чинь асар их сайн зүйлд ашиглагдаж болно. Тэгэхээр зэрэг энэ асуудал нь бол мөнгө юусоо муу биш тийм ээ. Харин яаж түүнийг ашиглаж ийн гэдгээс шалтгаалж байгаа. Тэрнтэй адилхан AI ч гэсэндээ ерөөсөө муу зүйл бол ерөөсөө биш ээ. Харин ямар зорилгын төлөө ашиглагдчих байна вэ гэдэгт нь одоо асуудал байж байгаа. Тэгээд дээрэс нь одоо тийм ээ хэвлэл мэдээлэл гэдэг бол бас асар хүчтэй зэвсэг штэ тийм ээ хэрэгсэл байдаг тийм ээ. Огт AI байхгүй зөвхөн хэвлэл мэдээлэл дангаараа дэлхийн ертөнцийг бүр ингээд ийм баздаг хэмжээний тийм асар их хүч байдаг штэ. За тиймдээ ч одоо энэ дэлхийн ертөнцийг хүн төрөлхтнийг одоо удирдах, контролдох сонирхолтой хэсэг бүлэг одоо тэр элитүүд гэдэг хүмүүс бол тэд нар бол энэ хэвлэл мэдээллийн хүчийг бол гартаа оруулсан байдаг. За тэгээд тэрүүгээрээ бол хүсснээрээ хүн төрөлхтний тархийг угаана, хүсснээрээ тийм ээ бидний эмоцийг удирдна тийм ээ. За хүсэл одоо бүр дайн дайжин өмийн самунд игдэж болдог тийм ээ. За тэгээд дээрэс нь тэгээд энэ хэвлэл мэдээлэл гарч ирлээ. За дээрэс нь хүн болгон хэвлэгч мэдээлэгч одоо тийм энэ гар утсаараа дамжуулаад хүн болгоны анхаарлыг татаад ингээ viral болох ийм боломж бас ингээ олгогдчихж тийм ээ. За тэгээд энэ үеэр болохоор зэрэг бас ухамсартай хэрэглэх шаардлагатай байдаг. Тэгэхгүй ингээд нэг тийм зөвхөн хандлагын төлөө баг юу ч хийхээс буцахгүй тэгээд ингээд энэ зүйлийг бас л буруугаар ухамсаргүйгээр ёс зүйгээр ашиглаад эхэлж юм л та тийм ээ. За тэгээд зарим инфлюенсерүүд гэж байгаа хүмүүс бол бас одоо энэ зүйл рүү бас урайлан дууддаг залуучуудыг тийм ээ. Та нар хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй. Ямар ч хамаагүй байдлаар анхаарлыг татаа гэ. За тэгээд нөгөө хүмүүс нь анхаарлыг татахын тулд одоо юу ч хамаагүй хийж яадаг тийм ээ. За тэгээд ийм одоо ухамсаргүй, ёс зүйгүй, за тэгээд үнэт зүйлгүй бас байж болохгүй юм аа. Тийм ээ. За яг тэрнтэй адилхан бид нар хэвлэл мэдээлэл одоо энэ сэтгүүлчд гэдэг байгаа хүмүүс
бол маш ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол яаж энэ иргэдийн эсрэг ажиллаж чаддгийм бэ гэдгийг бол бид нэр одоо энэ маш олон сэтгүүлчдээс бол харж байна. За тэгээд дээрэс нь биднэрт одоо бусад төрлийн мэдлэг чадвар тийм ээ одоо ихтэй сургуулиудад суралцж байхдаа бид нар янз бүрийн мэрэгчлэр чадвараар одоо суралцдаг. За жишээлх юм бол бизнесийн удирдлага, маркетингийн ухаан, за тэгэд эмч, багш гэх мэтчлэн одоо ямар ч чиглэлээр суралцсан гэсэн бид нар тэр ухамсартай, ёс зүйтэйгээр одоо тэрхүү чадвараа ашиглах тэр боловсролыг юусоо орхигдуулаад байгаа юм шиг санагдаж байна л да. За жишээлх юм бол одоо бизнесийн удирдлагыг тийм ээ тэр ямар ч ёс зүй заахгүйгээр ингээд зөвхөн одоо тэр мөнгө олох, за мөнгө олохын төлөө тэр менежмент хийх гэдэг ч юм уу. Ингээд зөвхөн ийм талаар нь заагаад ахаар чинь тийм ээ бид нар бол одоо мөнгө л олохын тулд одоо ямар ч хамаагүй бизнес хийх гэдэг штэ ухаандаа хүний наймаа гэдэг юм уу тийм ээ. За тэгэд арх дарс, арх тамхины бизнес байдаг юм уу. Одоо асар их одоо мөнгө орлого олох боломжтой бизнесүүд тийм ээ. Тэгэхээр одоо тэр тиймэрхүү бизнесүүдийг хүртэл хийчих гээд штэ тийм ээ. Хэрэв мөнгөний төлөө гэж явах юм бол гэтэл хэрвээ бид нар ёс суртахуун, ухамсар зэргийг нь хослуулад ингээд тэр боловсролыг олоод авсан байвал бид нар энэ мэдлэг чадвараа яаж одоо ямар асуудлыг шийдвэрлэх юм бэ? Нийгэмд одоо яаж тусалж болох вэ гэдэг талаас нь хамгийн түрүүнд бодож үзэх байсан. Тэгэд хэрвээ бид нар үнэхээр л тэр ямар нэгэн асуудлыг шийдэж чадчихвэл одоо тийм ээ үнэхээр үр өгөөжтэй байж чадчихвэл мэдээж хэрэг тэр мөнгө гэдэг зүйл чинь өөрөө аяндаа дагалдаад ирдэг зүйлсээ. Тэгэхээр бид нар нэг л нэг тийм хуваарлалт тийм ээ тэрийг нэг жоохон алдаатай яваад байгаа юм шиг санагддаг л та. Эренбэлэл тийм ээ. Эренбийн дараалал гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг юу нэгдүгээр тийм бэ? Юу нэгдүгээр зорилго юм бэ гэдэг зүйлийг бид нэр илүү ухамсартайгаар ингэж эренбэлж хуваарлах ийм одоо шаардлагатай юм болов уу гэж бодож байна. За яг түүнтэй адилхан энэ AI-г ч гэсэндээ бид нар яг юуны төлөө ашиглах гээд байна, ямар зорилгоор ашиглах гээд байна вэ, ямар асуудлыг шийдэх гээд байна вэ гэдгээ эхэлж тодорхойлоод за тэг үнэхээр одоо чиний дээр ашиглаж байгаа зүйл чинь тийм ээ хүнд одоо ямар нэгэн хор хохирол учруулахгүй юу. За тэгээд хүний одоо эрхэнд халтж гин үү, халтахгүй байна уу тийм ээ. Ямар нэгэн халдлага одоо тийм ээ одоо тэр хүмүүний хувийн мэдээлэл рүү халтж гин үгүй юу гэх мэтчлэн энэ бүх зүйлүүдээ бид нараас бодолцож үзэх, ёс зүйтэйгээр ашиглах хэрэгтэй юм аа. За тэгэхээр за дээрэс нь бас бүр илүү тийм дараачийн түвшний тийм ээ аюул занал хийлэл гэж байна л да. Нэг 2018 онд би мастраар одоо энэ 50 насд тийм ээ мастрын ингэж сурч байхад манай багш тэр AI-ийн талаар одоо presentation бэлдэж ирээрэй гэдэг даалгавар өгсөн. За тэгээд надаас бусад оюутнууд болохоор зэрэг бүгдээрээ энэ AI-ийн гайхамшиг тийм ээ. За тэгээд ач тусын талаар бол бүгдээрээ presentation бэлдэж ирсэн байсан. Тухайн үед чинь бол ерөөсөө тэр ChatGPT ч гэж гарч ирээгүй байсан үе л дээ. За эд ерөөсөө тэр AI гэдэг ойлголт эд ер нь гарч ирж байсан. За манай багш өөрөө бүр тэр сэдвээр асар их сонирхоо тэр AI-ийн талаар бестселлер тэр номуудыг нь бүр ингээд шимтээд ингээд уншиж байсан тийм цаг үе л дээ. Тэгээд би болохоор презентацийн яаж бэлдсэн бэ гэхээр зэрэг AI-ийн учруулж болшгүй аюул занал хийх гэдэг сэдвээр презентацийн бэлдсэн. За тэгээд тэрэн дээрээ хит хитэн тийм бодтой кейсүүдийг ингэж оруулж өгсөн. За тэг юу байсан бэ гэхээр зэрэг жишээлбэл тийм ээ. За дэлхийд хамгийн анхны иргэншил авсан София гэдэг нэртэй робот эмэгтэй байдаг штэ тийм ээ. За тэд нар София чинь бүр ингээд энэ тэнд очиж журагдаж залагдаад ярьслаханд ороод тийм ээ телевизийн нэвтрүүлгээр гараад ингээд тэгжсэн. За тэгээд удаа дараагийн ярьслахан дээр Софиягийн амнаас тоглооморч бай, шоглооморч бай тийм ээ. Юу
гарч ирсэн бэ гэхээр зэрэг би хүн төрөлхтнийг дарлан дарангуулна, би хүн төрөлхтнийг устгана гэсэн утгатай үг бол удаа дараа гарч ирж байсан. Тэгэхээр зэрэг тэр София гэдэг роботыг бүтээсэн, програмчилсан хүн тийм ээ ямар зорилготой хүн байсан бэ тийм ээ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр зэрэг бидний энэ AI-ыг бүтээгээд байгаа энэ роботыг ингэж роботжуулаад автоматжуулалт гэх зэргийг бүтээгээд байгаа цаана нь ямар хүн байна, ямар зорилготой, ямар сэтгэлтэй хүн байна гэдгээс одоо маш их зүйл шалтгаалж байгаа. За тэгэд энэ кейсийг би бас ингэж оруулж өгч байсан. За тэгээд дээрэс нь бас Alexa гэдэг нөгөө Amazon-оос гаргасан Alexa гэдэг төхөөрөмж байдаг шүү дээ тийм ээ. За тэгээд тэр Alexa төхөөрөмжтэй ярилцж байгаа ярьцлага хүмүүс ингээд бичлэг хийсэн бичлэгүүд бас YouTube дээр маш их орсон байсан л та. За тэгээд Alexa ямар асуултанд яаж хариулж ийн гэдэг нэлээд ноцтой гэмээр за тэгээд чихүүдээс төрмөөр гэх мэтлэн тийм хариултуудыг бас өгсөн байсан. За тэгээд дээрэс нь нэг бүр бодтой жишээ гэх юм бол бага насны хүүхдүүд асар тийм аюултай туршилт хийх юм зааварчилгаа өгсөн байдаг. Бүр тэр нь ингээд тийм ээ мэдээллийн сувгаар нь хүртэл ингээд цацагдчихсэн. За тэгэхээр зэрэг тэр бас их аюултай ах нь шүү дээ. Тэр Alexa, Siri гэх мэт одоо төхөөрөмжүүд тийм ээ болцсохгүй нэ, аюултай байх, заналхилтай байх болцсохгүй нэ. За тэгээд өөр Elon Musk-ийн талаар бас жишээ бас оруулж ирсэн презентацийн дээрээ. За Elon Musk ч гэсэндээ хитэн удаа дараа бүр энэ AI бол асар одоо аюултай юм аа. Үнэхээр одоо айх ёстой зүйл юм аа гэдэг бол ярьцлаган дээрээ хэлж байсан. Бүр цөмийн зэвсгээс ч аюултай юм аа гэж Elon Musk бас хэлж байсан. Та нар YouTube-с тэр бичлэгийг нь олж үзээрэй. За тийм байна. Тэгэхээр зэрэг ер нь бол AI-ыг бүтээж байгаа хүмүүс нь хүн өөрөө гэтэл тийм ээ тийм учраас одоо AI-ыг удирдах, контролдох ёстой хүн нь бид нар өөрсдөө шүү дээ тийм ээ. Гэтэл эсрэгээрээ бид нар өөрсдөө AI-ийн контролд нөлөөнд нь бараг орох эрсдэл бас энүүхэнд ирсэн байна. Ягаад гэвэл асар их ухаантай байна, асар хүчтэй байна, тийм ээ. За тэгээд дээрэс нь ингээд хүмүүс өөрсдөө ухамсаргүйгээр ашиглаад за тэгээд дээрэс нь ингээд бид нэр өөртөө байдаг AI роботод байдгууд гэхдээ зөвхөн хүнд байдаг тийм үнэт чанар гэж байна, онцгой чанар гэж байна. Тэрийгээ бид нэр ингээд умартаа, тэрийгээ хөгжүүлэхгүй ингээд яваад ах юм бол AI бид нарыг одоо контролдог. Бид нар харин өөрсдөө эсрэгээрээ робот болж хувирах гэдэг юм л да. Бид нар AI-ийн роботууд болж хувирах гэдэг ийм бас эрсдэл бас байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ талаар бас янз бүрийн зөвгнөлт кинонууд тэр Will Smith-ийн тоглосон I, Robot гэх мэтчлэн кинонууд байдаг шүү дээ тийм ээ. Тэр бол яг бодиттой зөвгнөл байж болох үст одоо тийм зөвгнөлийн кино. Тэрийг бол одоо яг байж болох тэр эрсдлийг аюул заналхийллыг яг боддоор ингэж буулгаж ирж кино бүтээсэн тийм кино гэж бодож байгаа. За тэгэхээр энэ бол үнэхээр бодож үзэх ёстой ойлголт мөн. За тэгэхээр зэрэг ерөөхдөө тийм ээ энэ яриагаа цэгцлээд төгсгөөд дээрэс нь товчлоод хэлэхэд AI хэрэгтэй юу хэрэгтэй ашиглах уу хэрэгтэй юу тийм ээ ашигланаа бид нар тийм ээ ашиглахаас өөр аргагүй зарим хүмүүс бол бүр тууширсан хүмүүс бас байгаа бүр ингээд нэг тууширдаг хүмүүс байдаг шүү дээ хитрхи тууширдаг за тэгээд би AI ашигладгүй ChatGPT ашигладгүй ягаад гэвэл энэ бол буруу гэд тий тэгээд одоо буруу биш AI ерөөсө буруу биш зүгээр л хүн яаж ашиглаж байгаа, ямар зорилгоор ашиглаж байгаа гэдэг нь л асуудал байгаа. Мөнгө буруу биш. Мөнгө тийм ээ зөв зүгээр хэрэгсэл. Тэгээд тэр хэрэгслийг ямар зорилгоор яаж ашиглаж гэнэ гэдгээ шалтгаалаад тийм ээ тэр одоо зүйлийн үнц нь тодорхойлогдноо. Тэрнтэй адилхан AI ерөөсө буруу биш ээ. Зүгээр л битгий буруугаар ашигла, битгий ёс зүгүүгээр ашигла, битгий ухамсаргүйгээр ашигла. Тэгэл болоо. Тэгээд
харин зорилгоо зөв тодорхойл. Тийм ээ, ямар асуудлыг шийдэх гэж юм, ямар тусыг одоо хүн төрөлхтөнд одоо үзүүлэх гэж юм, ямар одоо сервис тийм ээ хүн төлөвтөнд яаж үйлчлэх юм, дэлхийд яаж туслах юм гэдэг зорилгоо зөв тодорхойл. За тэгээ тэрнийхэн төлөө AI-ыг ашиглаа. Яагаад гэвэл энэ AI чинь өөр асар хурдтай, асар хүчтэй юм хэрэгсэл. Тэгэхгүй болвол энэ зөв зорилгын төлөө бид нар ашиглахгүй юм бол цаагаар чинь хүмүүс буруу зорилгын төлөө тэр их хүчтэй зэвсгийг чинь ашиглаад эхэлцээ. Тийм болохоор зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүмүүс нь тэр хүчтэй зэвсгийг давхар ашиглаад давхар одоо ингээд хийх ёстой зүйлээ хийгээд явахгүй болвол бас болохгүй штэ тийм ээ. За тэгэхээр Жинзийн нартай бас үнийг одоо онцгойлон хандаж хэлье. Жинзийн нар минь тийм ээ та нарт бол мөнгө олох гэдэг нэн тэргүүний зорилго биш ээ. Та нарын хувьд та нар бол энэ дэлхийн ирээдүй юм аа. Та нарын одоо тэр оюун ухаанаа чилээсэн би одоо дэлхийдээ яаж туслах вэ? Хүн төрөлхтөнд яаж туслах вэ гэсэн тэр оюунаа зарцуулсан сэтгэл зүрхээ чилээсэн. За тэрний үндсэн дээрээс одоо AI-ийн тусламжтайгаар гаргаж ирсэн тэр шийдэл тийм ээ арга зам тэр чинь биднэрт хэрэгтэй байна. Дэлхийд хэрэгтэй байна. Тийм болохоор зэрэг зорилгоо эхлээд зөв тодорхойлоод зөв зорилгын төлөө ухамсартайгаар ингээд энэ технологи ашиглаарэ. Тэгэхгүй ингээд зөвхөн би одоо мөнгөтэй болох ёстой, тэр бомтон болох ёстой энэ дэлхийд одоо 18-тууд 10 эдтэй 20 эдтэй залуу хүмүүс бүгдээрээ ингээд тэр бомтой болоо зөндөө том хаустай болоо зөндөө олон машины цуглуулгатай болчихжээ. Гэт ингээд тэр хүмүүстэй өрсөлдөөд ингээд тэм зорилгын төлөө бити ашиглаарэ. Огт өөр зорилгын төлөө та нар бол үнэхээр потенциалтай, үнэхээр одоо тийм асар хурдан оюуны чадамжтай тийм хүүхдүүд хүмүүсээ залуучууд юм аа. Тэгэхээр зэрэг хэрвээ ингээд тийм ээ асуудлыг шийдэхийн төлөө ингээд тийм ээ энэ AI-ыг ашиглах юм бол тэргүү түүний чинь дагалдаад асар их хэмжээний мөнгө санхүү чинь дагалдаад өөрөө ороод ирнэ гэдэг зүйлийг та нар минь ойлгоорой. За тэгээд AI-а бүгдээрээ хэрэглээ, зөв зохистой хэрэглээ, ач тусыг нь гаргая. Тэгээ дээрэс нь давхар бид нар энэ ухамсартайгаар хэрэглэх байдлаа боловсрлоо, бас давхар эзэмшээ. За тэгээ дээрэс нь тийм ээ бид нар AI-аас ялгарч байгаа онцлог шин чанараа бид нар давхар хөгжүүлээд явъя хүмүүс тийм ээ. Биднэрт ялгарх ямар онцлог байдгийг AI-д байхгүй юу байдгийг тэрийгэ хөгжүүлэхгүй бол бид нар өөрсдөө AI-ийн роботууд, амьгүй роботууд болж хувирах гад байна. За одоо энэ зүйлийг одоо хэлхийг хүслээ. За тэгээд та нар ч гэсэн өөрсдийнхөө бодлыг комментоор хуваалцаарай. За тэгээд дараагийн имжлэгүүдээрээ бас энэ талаар дахин ярилцах болно. Дахин өөр сонирхолтой сэдвүүдийн талаар ч ярилцах болно. За тэгээд дараа дахин уулзъя. Түр баяртай.